Мөн. За муу юм уу? Тэр тухай хэлээ яг хэлэхгүй хөөг. Тэгээд явчихдаггүй. Тий. Тэгвэл яддаг. Тэгэхээр нүггүй. Яасан үзчихсэн шүү дээ. Аа бүрхний битэж шахаж. 19 оны ажил одоо бид ярих юм тий. Таны 19 оны ажилласан зүгээр энэ урд нь явсан. Тэгээ урдны шууд цагаан чинь гэж юу юм. За өрөөний түргий. Манай бета студийн залуучууд та бүхэндээ одоо бас нэг юм аяллаа тухай тийм цуврал одоо бичлэгүүдийг хүргэхээр өнөөдөр одоо хамгийн анхныхаа бичлэгийг хийх гэж студиудээр сууж байна. За тэгэд ямар зорилготой энийг хийж байгаа вэ гэх юм бол ер нь бол манай залуучууд бүгдээрээ дандаа аялал сонирхолтой. Сүүлийн үед бол бас төлөвлөгөө гаргаж байгаад аялдаг болсон юм залуучууд байгаа. Тэгээд цаашдаа бид нар бас одоо аялал хийх төлөвлөгөөтэй байгаа учраас тэрнийхээ дагуу аялсан хүмүүсийг одоо ураад тэднэртэйгээ чөлөө ярилцлага хийгээд за тэгээд тэндээс бас өөрсдөө мэдлэг олж авах. За бас аялах гэж байгаа хүмүүст зориулаад бас мэдлэг мэдээлэл өгөх болов гэсэн зорилгоос одоо энэ бичлэгийг бас та бүхэндээ хийж хүргэж байгаа шүү. Тэгээ өнөөдөр манай студид дээр за тэгээ манайхан байна дөө. За тэгээд энэ зуныхаа аяллаас хэдүүлээ яриага эхлэж бодож байна. Тэгөө. Нэ тэгээд тэ. Энэ зуны аялал ер нь хаагуур яаж явчих. Чус ажилтны цуг явж чадсангүй шүү сая. Нөө харин тий. Муу харамсалтай. Өө тэгээд ганцаараа байх чинь зүгээр юм лээ бас. ер нь өөртөө өгчих зүгээр юм байна. Сая хэдэн сарын хэдэн хүртэл явчих вэ? Нийт 21 хоног явсан. 21 хоног явсан тий. Тэгээ таагаар нөгөө бид нар шиг километр нь гэхдээ нөгөө бидний явсан дээр хүрсэн мэл ч 22,000 явсан мэл ч тий. 22 хүрээгүй. Хүрээгүй юм уу? 21,000 явсан. 21 арай ч хүрээгүй. 22 гараа 21 арай ч хүрээгүй дээ. Уг яаж дуртай бүх километрийн харсан орсон. Цаашаа гол нь Франц. Одоо бас яг тэгэндээ тий. Уус их километр 1000 км гэмээгдэнэ. Талаас илүү нь орсон гоос тий. Тий. Сая одоо бол яг манай аялагч тий манай Бата за тэгээд төгсөө хэд гур болохоор Европ руу явчих гэсэн байхгүй намайг орхиод гомдоод байгаа юм уу яагаад явчих гэж айл томод явчихсан. Тэгээд энэ гурван маань одоо бас аяллахаа тухай ярих бах. Тэр талаар бас мэдээлэл өгнө. За мэдээж одоо хэдүүл эхнээсээ зэгцтэй явах учраас юугаас эхлэх. Визнес их хэдхүү. Тийм визний асуудал манай этик аягүй сайн. Визний асуудал төр юу яасан бэ? Өндөр хөргөө. Бизнес их. Ер нь хүмүүсийн аягүй их асуудаг юм нь виз шүү дээ. Визээ яаж авдаг юм бэ гэдэг байхгүй. Эндээс бол ер нь манайхан Европ руу явхад голчлон хоёр улсаас би бол авдаг гэж ойлгоод байгаа шүү. Юу хоёр улсаас гэдэг. Би бол ихтэй Герман, Чех хоёроос л хүмүүс ихэнх виза авдаг болов гэж боддог. Одоо Итали байгаа, Франц байгаа. Яг үг тийм үү? Яг тэр чинь харин зөөлөн. Юу тийм үү? Герман нөгөө шаардлага марлан бага уу? харьцангуй зөөлөн гаралт өндөртэй юм шиг л. Унгар уг нь. Тийм үү? Унгар бол бүр зөөл. Манайха сүүлийн үед Унгарт аягүй их виз мэдүүлж байгаа. Оо зөө тийм. Унгарыг виз чинь. Тэгээ визний хурамд Герман чинь бодох юм бол Унгар, Франц, Италийнх нь ондоо байх уу? Ижлэх байх уу? Ерөнхийдөө л Европын холбоо гэдэг утгаараа. 70 евро гэдэг үстэй. 60 евро. 60 евро нэмэгдээгүй тий? Үгүй. Энэ жил нэмэгдээгүй нөө? Үгүй. Нэмж яах нь вэ? 70 евро. За баяж тэр хэд евро болтой? 70 евро, 60 евро. Тэгээд орчуулга нөгөө. Дараа орохдоо 10 хамаандаа очив. Мөнгөтэй үчиж болж төлөх гээд байгаа. 10 евроор аваа хавдаг шүү дээ. Хоногоос шалтгаалаад даатгалын юу гэж байгаа. Даатгал чинь жишээ нь ойролцоогоор 30 хоногт нэг 20 хэдэн доллар моллар гэж хэлчихэж байгаа. Яг 20 хэдэ. Мэдгүй нарийнаас мэдгүй шүү дээ. Тийм. Тэгээ бараг 30, 24 5 маа багцаа. За 25. Тэгээ 90 хоног болоод ирэхээр тэр чинь 60 марлуу ингээд өсгөр нөгөө юм. Даатгал үзүүч. Тийм ээ. Тэгэхээр чи юу гэсэн үг 60 еврогоор виза авна, 25 еврогоор даатгал хийлгэн орчуулган дээр яах юм? Төлбөр төлөх үү? Орчуулга өсрөөл миний зүгээр барагцаагаар 30-аас л ирдэг баг. $30 уу? 30 мянган төгрөг байсан. Төгрөгөөс үү? 30 40 мянга. За тэр чинь Юу тухайн хүн ямар ажилтаагаа за 10 $15 хүртэл явчихна гэсэн үг шүү дээ. визний юу? Тий, визний зардал бол тий. Энд визний зөвлөгөө болчих уу? Байх зөвлөгөө шүү дээ. Хүмүүс хэрэгтэй байхгүй. Яг хүн тухайн үед яг ямар Ямар зорилгоор яаж явах гэж байгаагаас хамаарал тэр янз бүр байна. Тэгээ хамгийн гол юм зүгээр нэг юу байх. Хуурамч материал бит юм болтгол. Тий. Тэр аягүй чухал байхгүй. хуурамч материал чи өөрийгөө аваад байгаа. Хуурамч Яг материал айлын төлөвлөгөөг яг юу хийх гэж байгаа. Тэрийг яг өмнө юугаар төлөвлөгөөгөө сайн гаргаж өгöd би ингэж юм бол бас ч тийм боломжгүй юм биш шүү дээ.
За тэгэх юм бол одоо тэгвэл ийм байна шүү дээ. За нэлээд олон 5 6 Европын холбооны улсууд виз өгж байгаа юм байна. Сүүлийн үед өгж байгаа тэр Өнгөр, Итали, Францын бол гайгүй байгаа юм байна. 100 евро орчим төгрөгөнд бол бизнес зардал багтчихж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь бити хуурж материал өгөрөө залуучууд аялах гэж байгаа бол за яг өөрийнхөө тэр зорилго тэр бүх юмудаа бол яг чистний зөв гаргаад тэгээд ийм учраас ингэж аялах гэж байгаа гэсэн төлөвлөгөө планаа үзүүлээд орох юм бол виз бол харьцангуй гайг өгж байгаа гэж ойлгож болно те. Тийм мэдээж. Тийм тэгээд бас залуучуудтай хэлэхэд юу вэ? Тэр яг төлөвлөгөөний хугацаанд ярьчаад буцаад хүрээд ирээ чи. Харж байна манай хот. Одоо мэдгүй ер нь гайгүй юм шиг. Гайг болцсон байна тийм үү. Ер нь бол гэхдээ яг тэр хугацаанд л явж ирсэн. Маа бата бас яг одоо Европ руу машинтай аяллыг бид нар 17 онд хийсэн. Сая 19 онд аялал дээр бол бас яг өөрөө тэрэг өрөөд ингээд яваад ирсэн. Одоо манай батас сэтгэлээ хэлэх бах уу? Ядарсан. Ядардаг. Ядардаг. Одоо л ядаргаад байна. Яг юунд ядарсан? Хит л явж байгаа. Гэхдээ тэр чинь хамгийн гол нь амар кайфтай ядарч биш үү? Биш. Гүн хүнтэй ядраад байгаа. Оо яа ядраад. Тэгвэл яах гэж явдаг. Өдөржингөө яа. Тэгээ шүнжингөө яа. Ээлж 3 даваа яваад байгаа. Тэгээд хамгийн амар нь шүн бий байна. Тэр чинь шинэ сайн байна. Юу байхгүй. Шүн үзэх юм байхгүй шүү дээ. Үзэх юм байхгүй. Өдөр мэдээж би юм чи ядарна гэсэн. Та Үзэх юм би шүн. айгуу гомдолтой байгаа шүү дээ. Та нар хүүхдүүдээр хүүхдийн шүн машин бариулаад айгуу гомдолтой байсан биз дээ. Тэгээд би одоо үзсэн юм юу вэ гэвэл одоо Би замын гэрэл үзсэн. манай үзсэн. Манай амир тийм. Хоёр дараа битүү мод. Харин Мод үзсэн мод үзлээ. Тэгэхээр ямар гоё зүйл вэ? Тэгээд минь юу л хэсүү тэ. Өчигдөр ярьжсэн юм шал өөр болоо ш. Хоёлаа ихэд онгоцоор явсан бол тэгэл тэнд буугаад тэндээсээ ингээд тэгэл баг ирэх байсан даа гэсэн чинь. Харин тийм машин тавьсан зүг болсон. Стокгой юм үзлээ. өчтөр өдөгжсэн юм. Өчигдөр юм. За тэгээд та ядарсан юм байна. Өөр юундаа юм таалахгүй. Одоо зөв шууд л хэл. Одоо хааш таамаг наашаа харж байгаа чинь. За хааш. Хит юм шиг байгаа гэж тоогийн. Өшөө байна. Бодхоос гомдох юм байна. Таалахгүй юм. Ургаараа заагаад байна. Юу таалахгүй юм ингээд. Хоошоо заагаад. Энэ таалагдахгүй гэдэг байна. Тэгээд цаашаа хамгийн гол нь за орос дуусаад цаашаа орчихгоо толгой юм байна. Гоё юм билээ. Тэр л сайхан да. Цаашаа ороод хамгийн гол би нөгөө Европч машин хийж чадахгүй. Амар хөдөлгөөнтэй. Аа. Тэгэхээр би нөгөө машин барихгүй болж юм үзэж байгаа Аа шин. яг Анх орж байгаа хүнд бол гэхдээ нэр юм хурдны зам хурд өдлөөтэй угаас чаг шиг. Би тэгтэг нөгөө ингээд машин зам дээр явж байгаа чинь араас ингээд машин амар тулаад байсан шүү дээ. Тэг энэ ямар амар тулдаг. тэг сая энэ ямар амар тулдаг вэ гэж явсаахгүй гэж. Тэгсэн чинь сая бол тэгээд тулсангүй. Харцсангүй чивдээс өөрөө анх туршлагагүйцсан байна. Игний өрөө эзэлж явахгүй. Нэгээр ил ингээд гүд төрөлх бол гараад буцаад нэг рүү ордог ш. Тэгэх хөдөлгөөн магадгүй удаан байсан байж магадгүй. Тэнгүүд нөгөөдөл чинь бараг л урд зайлаач гэсэн шиг ингээд тулдаг юм ба ш. Сая бол юм тийм үзэл баг гарсангүй. Яалчгүй ингээд яхад бол тулж байгаа тийм. Тэр үе тулдаг чинь бол бас тэр замын төлөвний соёл бай. Энэ чинь хоёр дахь удаа яваад ирсэн болохоор юм чинь. Тэ арай илүү дуршлагтай болцсон байгаа л да. Анхнаар бол юу шүү дээ. Зүгээр нэг том хэрэг яваад ингээд байраасаа зүгээр. Амар гүцэл орсон би нэг амар торгуулаагүй юу. Цагтаа байсан. Хамгийн амар би яа яахгүй гэж Тэс рүг гүцэл орсон цагтаа байж байгаа. Вук гэж бас явдас тас гэж басаад би. Бараг байх болсон да. Тэгж госолж өгөөд орос нэг ядаргаад юм. Сая орсын зам дээр за тогс. За наад чи удааш наад чи нэг л багтай. Ингээд торгоо. За хутаас. Бөө хашаа авдаг. Хамгийн амар бид нар нөгөө бас юу төрөвч бас данснаас гадна төрөвч нэг 1000 рубль байсан шүү дээ. Тийм. Баггүй. Сая рублгүй болсон юм шүү. Үгүй дуусна баггүй. Оох. Буцах замд нөгөө өрөө юм уу? Нилээ авсан дуусна. Дан картанд тохиомжлуулж байгаа байхгүй. Оох. Тэгээд би чинь болж байгаа. Хөөш торгуулчихгүй шүү. Торгуулах боломж байх. Боломж байхгүй шүү дээ. Тэгэн шүү дээ. Сум одоо юу гэдэг нэг юу ороод ирэх юм бол ерөнхийдөө надад яг зогсож идэг те. Яг цогсож Яг л өндөөс бүгд зогсож идэг. Юу биш. Яг 50 таа Одоо нэг юм санаад ирлээ л да. Ер нь бид нар ингээд айлмайлаар явхаар бидний хувийн даатгал юм шүү. Манай. Амьд даатгал юм шүү. Юу л барагтаа. Сая нэр хаалгаар татсан. Сая чинь намгаар. намгаар даа. Намгаар татсан. Бид нар ч явж явах намгаар татсан тест.
Болж игэл тэрийг бол хүн одоо нөгөө аяллаа даатгалаас гадна өшөө бас бусчнуудаа ч гэсэн юм даатгалж юм аа. даатгалж бас юм шиг. Тэр чинь болохоор юу Энэ вэ? нэг ийм даатгал. Хариуцлагын даатгал. Жолооч хариуцлагын даатгал гэдэг. Орос руу ороход нэг хийх гэж байна. Тэр чинь нөгөө 165 мянган төгрөг боллоо. Тэг хүн болоод ирээд үү? Үгүй. Машин дээр гэж байна. Манайх чинь хүн дээр хийдэг байхгүй юу? Уг нь бол тэр машиныг л яаж ч хариуцлага гэсэн. Тэр машиныг жолооч байгаа хүн болгоно л нөгөө юу шүү дээ. Манай машин дээр ихгүй юм. Ол юм гэдэг шүү дээ. Манайх чинь шууд бүгд Нэг нэг үлдсэн хийдэг юм шүү дээ. Гэхдээ бас тэр машин дээр хийхдээ юу гэдэг чинь манайх чинь нөгөө бүрэн даатгал гэдэг. Юу гэдэг лээ? Тэгээ байдаг юм. Хүний хязгааргүй Тийм даатгал байгаа. шиг байхгүй юу? Цаашаа Европ руу орохоор бас нэг ногоон карт лөө. Тэгээ тэр чинь бас хариуцлагын даатгал. Тийм тэр чинь хариуцлагын даатгал. Тэрний хэдвэлээ. Европ руу Европ чийдээс нөгөө Латвийн хил дээр очиод нөгөө Европ руу Хил рүү орох та. Тийм даатгал байсан тий. Тэг ягаа чийсэн манай Европ хэлтэй мэлтэйгээд би ярих гэж ойлгож зүйлдэ буяаг нэг ахаар Тийм аа. 24 27 хэлсэн. 1800 рубль болж исэн санагдаад байна. Багцаагаа. Тийм хаа. Евроор болохоор тэр юу гэж байгаа юм. 1800 рубли. Тийм. Евроор 30 евро. 27. 1800 рубль. Чи 3 евро идсэн биш тий бид нарт болчихсон шүү дээ. Үгүй 30 байх шүү. 30 байна. Сая 3 евро. Яг санаа яг Тооцоо ихтэй 3 евро дээр ажилласан байна шүү дээ. Тийм дээ. Яа. Тийм баха ганцаараа дэлгүүр яваа. Бас Нөгөө нэг нэг нэвтрүүлэг дээр ягаа нөгөө юунд Миланд билүү төөрц газаар явж идэг нэг 3 евро гуйлаас яг тэр яг хайц Бермудын гуужлаа орсон яа. Бермудын гуанзар орсон гэж. Тэр чааг авир. Бермудын гуанзар. Кич мэдчихгүй ороод бодсон. Буцаа яваад ирчихсэн. Татчаад тэр нөгөө ногоон карт гэдгийг Оросдоо яг хийлгчээд нөгөө цаад хил дээр очимоор юм байл. Латвийн хил дээр ирсэн байна. Европ руу орох гэдэг. одоо хил хаашаа лээ. Одоо хил ийшээгээ яваад хэд вэ? Нэг 5 км байна. Тэг 2 3 км л. Тийм. Тэгээ хамгийн гол нь Европ руу ороход бас нэг Европын хариуцлагын даатгал, жолооч хариуцлагын даатгал хийх гэсэн. Тэгээ энэ замаар ногоон карт, зелений карт гэсэн юмнууд байж тэднэр нөгөө зөвхөн Орос машинд хийдэг, нөгөө Монгол машинд заримд нь юу н байхгүй. Энэ нөгөө анкет нь байхгүй, зарим нь болохоор хийж мэддэггүй юм байна. Тэгээ хайж явсаар байгаад яг энэ хилийн ойрхон энэ хоёр давхар юм цагаан байшин байна. Эднийх хийждэг юм байна. 15 хоногийн 1800 рубль байт юм байна. Ийм юу байт юм биш. Одоо тэгээ Европ руу орох гэж бензин үнэтэй болно. Эндээс банкад үргэж аваад. Тэгээ явъя да. Тэгээд тэр чинь наашаа нэг дүүцэн дээр хийсэн чинь хаалттай байгаад хүлээгээд гавнаад унтаад идэг чинь тэг хүлээж байгаа. Тэгээ ороод хэлэгчгээд яг тэр хоорондоо ишээ гарчих уу гэж үзсэн байхгүй. Гараад цаана байдаг юм бол хэлэх. Тэгэж хэлээ гэж байгаа за хүлээж хэлсэн. Хүлээгээд гартал шууд хил дээр даатгалж аав шууд асуучлаа. Латвийн хил дээр яг даатгалаа гадаад. Грин карт аа. тэр түл цаашаа явж орж хэлнэ гэдэг бол Худлаа. Бид нар худлаа гарцууд дээр очиод ингэж тул зогсоод хил дээр ягаад буцаж гараад ингэж нөгөө юм заварсан юм болох гэдэг. тийм байна тий. бид нар худлаа ойлгосон уу эсвэл зүгээр энд байхгүй тийшээ хил рүү дөхөд байгаа гэсний хил гараад хэлэх гэж ойлгосон бас мэдэхгүй л орос ч бас энэ төгсөл ч бас Оросд мэддэггүй юм. Оросд мэддэггүй. манай чехч нэг оростой ойролцоо ш. Юу ойлгоод байгаа юм. Ойлгоод нөө. Оо явж гэж. Тэгээд тоомо гэж. Би нөгөө манай эцэн утсан дээр нөгөө 92 40 литр бензин аа гэж бичээд ингээд ордог штэ. Манай хүн чи оронготой хийлээ. 40 шиг өгдөг. Латвуу Орос одоо тэр юу Литвид нэг асуудал. Нойлын асуудал. Байх юм. Аюу хэцүү. Байна. Замын хажууд их айгу хэцүү тий. Орсынхоо. Орсих бол. Арга бүсгүй олонтой юм чинь. Тэгээд тэр Тэгвэл замаа тэгээд хүн олонтой гэхээр тийм байх нь ямар ч хэвчээ шүү. Гэхдээ нойлоо буруу яасан юм би Чи яг энэ дашны ашиглаад Оросын засгийн газрын бас хэлээ. лээ. Нойлоо нүхийг хөөе. Бүрг хийсэн бах юм. Тийм. Юусоо юм царай. Тэ ч хааш. Эхлээд бүтлээ дээр амар баг. Эхлээд нэрэ шээчээ дараа баг юм. Яа, байлаа ярьдаг. Халиар туу. Хөөе, бодоод байгаа хгүй. Энд чи суугаад
шингээ бааж болохгүй маа. Тэгэхээр гадуур нь шийдэж байгаа байхгүй. За ер нь бол нойлын асуудал хүнд хүнд. Үнэхээр хэцүү юм. Биш бол үнэхээр. Цааш ороод болох шүү дээ. Гэхдээ лаптоп лэптоп дээр бас шүн бид нар дараа мөрч болох мэдээгүй. Байсан шүү дээ. Бид нар өглөө чив дээр тэр нэг юм муурын байшин шиг юутай нэг зогсоол дээр зогсоод нойлог нь орё гэдэг. Тий. Лаптоп дээр чи өмдөжсэн байхгүй юу? Тий. Тэр чинь нэг юм юутай уул нэг кемп одоо амрах газар байгаа. Зогсоод тийм тэнд хоолыг сарж марвчтай ширээтэй. Тэнд хоол идээд юу ярина. Тэгээ нойлог гэсэн нэг юм муурын байшин шиг банзан юм байна. Яваад цээ яг. Эднээс ч бас л нэг орсон юм байна. Тэгэл одоо ингээд бодож байгаа байхгүй. Одоо тэгэл манад ирсэн жуулчд бас яг л яриад явуулчихсан тий. Монголд өстө нойлын асуудал чиг гэлээр. Тэгсэн манайх ч бас урт нүхтэй гэж. Гэтэ хамгийн мас нот байх. Манад нойл хайц бүм. Наашаа шууд. Нойл байхгүй. Манайх юм нойл саваатай гэлэхгүй. Тийм. Манайд ингээд манайхан ихтэй бас баг яа дээр юм биш үү? Iji заваар болдгоо тий. Нойл байхгүй. Юугаар заавал? Юугаар заваар байна? Ийш гараад бүтэр згэрээ нойл гэж. Тэгэхээр нойл асуудлыг бол шийдэх хэрэгтэй. Манайх юм. Автотак бас нэр тавьсан. Тий гоё шүү. Одоо яг жуулчд аялагчтай аяг ихээр очдог газруудаар угаасаа био нойлд ажиллаж илээ. Энэ зам бол би гадшаа өгч. Би хонцор Тий, хонцор дөрвч юм ногч явж илээ. Тий. Айгу жуулчны баазууд нь ч гэсэн айгу аятай айтайхан нойлоо шийдсэн бэл бүр. Айгу гоё тийм сургуулж моруултай. хийж л байгаа юм. За нойлын асуудлыг тиймэрхүү. За яг зарг юу болсон бэ? Маш буцахтаа яг Орос дээр төвлөрсөн юм уу? Явахтаа Орос дээр төвлөрсөн. Явахдаа бид нэр Москва дээр гурван орсон. бид нар ч юм бол урдны ултанд Москваар голцгон дараа явцсан шүү дээ. Тэс тэ. Сая бол яг орлоо. Ороо. 3 хонлоо. За. Тэгээд нэг шөнө нь бол бүр шөнө 3 гэж орсон л доо. Аха. Москва гэхдээ үнэхээр гоё юм. Янз бүр. Би урдны явж байгаа юм да цуг жижигнээс явж явах шүү дээ. Орчих уу гэж яхад би орчтгол байж гэж бодсон шүү дээ. За. Хайддаг бас нэг сар байсан. Тэгвэл зүгээр тойроод явцсан л да. Ахаа тэгээд ахаа явах бол гэдэг ч яв. Би бас бүгд явуулж хийж юм даа. Тийш үү. Явах нь үлдээ. Тий. Москваар бол бооноор явах бүр гоё санагдаад байна надад. 5 хоногийн нэг нарлаг Монгол суул явдаг шүү дээ. Яв. Гоё шүү. За чинь 5 хоног юу гэж дахад байна чи. За тэр чинь зардал хямдхан тэгээд ч ер нь бас. Одоо бол тэгээд яг Тэр бас гэхдээ нүг явж үзмээр юм байна. тий үзэх хэрэгтэй байхгүй. Одоо тэр шүү дээ гоё тэр 4 хоног гараа яваад очдөг гэсэн шүү дээ. Тэгээд Надлаг Монгол гэж одоо яг тэрэн байхаа болчихсон юм шиг байна. Өөр юм уу гадах шиг байна. Яг компани жирэмслэх юм гэдэг. Ямар ч юм дээр 508 мянга гэж байлаа Москварт л манайхаас. тийм галтэргөө. Тий. Тэндээсээ нааш мэдэгдэл. 708 зугцаа байсан. Ирэх очихдоо цуг авч байгаа юм шүү дээ. Эндээс өгдөг юм лээ. Заавал очиж буцахад тэндээс авд юм уу? Бас сони юм те. Ямар нуглаа гаргаад ойлгохгүй гэж. Гэхдээ бодоод үзэхгүй. За 580 мянга гэсэн үү? 508. 508 мянга төгрөг ирэх очих буцах нь хэдэг нэ? Тэр хэлэхгүй 700 хацаалаа. За 800 багцаагаа бодоход хэдий? Сая Сая 300 мянган төгрөгөөр Москва ороод ирэх бензин хэдэг? Москва ч 6500 за 13000 гэж бодъё. Тэгэхээр 13 мянга ч бас хаваа бензин зохино өстэй. пүрүсээр явуулаад яах. За пүрүс ч одоо 100 хэд чинь? 5 5 За тэгэхээр 1000 хэд идэх юм 50. 100000 хэд идэх юм? 500. 500. 13000 ч хэд идэх юм? 3 650 литр бензин идэж байгаа байхгүй. Тий. Тэгээ 650 литр бензин чи Орос руу гараа хийдэй. 1600 тал. Монгол мөнгөөр үү? Тий. айхтар юм биш биш. Биш тий. Хүмүүс зүгээр бүр Бензин үсэг өгдөг юм. Бараг 1000 дотор юм яриад байгаа үгүй шүү дээ. За хэдэн литр бензин гинэ? 650 литр бензиныг үрждэг нь хэдий? Монгол мөнгөөр үү? Тий. 1650 төгрөг. Сая 100 авцаа. Сая тийм шүү дээ. Сая 72000 төгрөг авцаа. Тэгэхээр машин яг хямдхан байгаад шүү. Тэгээд тэр чинь нэг хүний богоны зардлаа хийж чичээд байгаа шүү дээ. Тийм л тий. Тийм биш үү? Ядраш. Энэ бүр Москвагийн зам бүр нуруу gaах болчихсон. Эндээс гарахтаа л юу гэлээ. Москва ч хэдийлээ 6500. Тэгэхээр энэ нэрээ тийм биш. Энд чи одоо нэг хүний эрх зардлаас хямдхан зардлаар дөрүүлэн нийлээд машинтай Москва очиж ирчих واخхой. Тэ? Москваас өөр хотоор юу оров? өөр хот дорог. Ер нь бол туушин Нөгөөдөг шиг л явсан. шууд туушиндаа л явсан.
бас нөгөө гоё хотод нь үлдсэн ч байна. Тэгэхээр нөхөр бол тэгээд хэлсэн шүү дээ. Ирчээд Москваар орсон. За Москва ямар байна гэсэн чинь. Заас Европ цаашаа л хэлсэн хамгийн ахсан. Москва гоё. Шүн очиад аваад бид нар ч нөгөө за Оросд машина юм тийм тавих бас Оросч юу гэлээ нэг бас нэг айц үзсэн ш. Тэгээ Монголын чинь надад хэлээ. Тэр нь Хавайтын гудамжны хайжууд байт юм. Оо зөв. Тэгээ бид нар ч шүн 3 цагт байж. Яг гараад Арбайтын гудам руу ороод ирсэн. Юу вэ? Энэ хоёр хүний сэтгэл санаагаар амын сэтгэл санаагаар гэлчих. Вэж. Манай ангийнх нь бүгдээр очсон, дөрөв очсон. Намаа гэж. За тэгээ Москвад гоё сайхан юм юу байна? Харин тэр одоо яг надад чи ярьж байгаа. Тийм. Төө тэр хөөхнүүд бол яг тэр Арбатын гудамж одоо яг тэр баячуудын төв гудам ба ш. Манайхаар бол одоо хүүхдийн зоо юм уу? Тэр Арбатский гэдэг гоё зохиол үз шүү дээ. Баармаар яг цэнгэний газар мазар бүх юм нь үгүй. Арбатын гудам нь бол одоо их алдартай л гэсэн шүү дээ. Амар очиж Дандаа үнэтэй тэргүүд. Ер нь бензин. Манай Манай бүрх бүрх байдаг байдаг шиг одоо байна. хамгийн сүүлийн за 3 жилийн дөрөвтэй. Тэгээ чи тийм машинаас Орос хүүхнүүд бууж ингээ боддоо. Тэгээ одоо сэтгэл санаагаар Одоо оноод л гэж. Тэгээд нэг газраас гояах энэ ирсэн юм гээд нэг тэр нэг паб бахарн даквад орсон. Аа тийм бил. Тийм шүү дээ. Тэгээд өртөг өндөр юм. тий. Тэгсэн чинь сүүл зураг сонсохнаа нэг тим юм сонслоо. Арбатын гудамд нэг хоол идээд нэг пяв уугаад гарахад 100 евро болдог. Гэсэн бүр тим нэг тим юу яриад. Аюу юм шүү. Тэгээд За тэгээ тэргээр явлаа. Тэгээд шив Москваар сайн сайхан. дулаан талбай орсон. Ямар гоё зэв. Яг улаан юм байна. Уула. Улаан тосгон байж болно шүү. Тоос юм уу? улаан тоос. Улаан тоос гоё гэдэг чинь. Тий, бүр янзын гоё үлдсэн ингээд. Энэ Ленди бунхан байна уу? Тэр нь алины бол. Энэ юм болоо тэрний болоо гэж ярьж явж байгаа гэсэн шүү дээ. Ямар сайн бид нар чинь Facebook дээр юу гэсэн шүү дээ. Орос Москва танил найз юм үлээ найзуудаа гэж бичээд хөтөж байхгүй ч бас нэг хэлээ. Чи сурдан тийм нэг юм байна шүү. тий. Хөтөж байх. Урд нь бид нар чинь бас харцангуй Москвагаас судалж гараагүй. Тэгээ нөгөөт тгшөөл тойрол гарчих юм бодсон байсан юм чинь юу нь бол. Тэгээ судалгаа байхгүй. Сая 92 оноос нэг юм үзэж байгаа тэр гоё юмнууд байна. Тэр шилэнгүүр тэр нөгөө шинэ Москвагаа тэр шилэн барилгуудтай автомат тэр нь ойрхон гэж шүү дээ уг нь бол. Тэр мэт юм үзүүл үзгэл байсан юм байна. Хоёр хоног. Тэгээд ер нь нэг бол сайн хөтөчтэй байх хэрэгтэй, нэг бол сайн хилтэй байх хэрэгтэй. Урд судлах хэрэгтэй. Тэгээ судалгаа нэлээд сайн байх хэрэгтэй. Одоо тэгэл тим юм очичоо, тим газар нь очичоо тэрийг үзээгүй мөө мөө гэх юм чи одоо олон шүү дээ. Тий. Тэрийг үзээгүй бол тэрийг үзсэн гэж яриад чирэггүй мэггүй гал ингэ. Тэр чи үгүй байхгүй. Хүн өөрийнхөө тухайн үеийн боломж болцоо, цаг зав, хөрөнгө мөнгө юундаа үүдээ ингэ сайхан тааруулаад үзээл яваад ирчихэж байгаа юм дээр бол бас нэг тиймэрхүү шүүмжлэл бол тоогдох юм биш. Орос өртөг гайгүй мөртлөө Москвад өртөг өндөр юм лээ. Өндөр. Бид чинь сайхан KFC мэвсгээр холлоо л битсэн шүү дээ. Тийм шүү тэрэн дээр шүү хөвөх юмар хооллол явж. Яг идгэж гисэн хэлээд удаамтгүй нийтлэг байгаа гэдэг чинь. Ер нь тэр яахтай хямдхан хөнгөө шүү адилхан шүү. Тэгээд ойлгож байна шүү дээ гэж. Тэр нэг улаан толгой тэр кремлээр явж нэг хэцүү юм байна. Манай хүн сайн хэлэндээ. Зураг авах уу, зураг авах. Дараа оо чи. Хаа газар Юу гэдэг вэ? Дүү Андрей гэдэг л. хоёр гоё хамгаалагчтай ингээд зураг авах болох юм уу? 200 нет гэж юу? Яа тийм. Гүй. Арспутин юу Ленин одоо Сталин энэ тэр Тэгээд нөгөө Екатерина аль. За. Тэдний хувцастай ингээд хүүхэн залууч байна. Ирээд л фото байлгүй гэдэг. Тэгэхээр сандрах бол энэ дээд юм аа. 200 гэж хэлээ. Оо за. 200. Тэгээд Тэгээд одоо ингэ хүмүүс тэр жуулчдыг харж байгаа байхгүй. Тэгвэл очиод нэг нь ингээд ярьж байгаа нэгэнгүүд зураг авахлахаар болоод за ингээд хоёлаа ингээд зэрэгцээ зогсонгууд тэр ингээд бүгд очиод зэрэгцээ яг ингээд зогсчих. Тэгээд нэгч хүн. тэгээд зураг даргалж байгаа байхгүй. Тэнгүүтээ 200 200 бүгд гараа. Өөртөө одоо тийм дараа авч. Тийм үү. Чи тэгээд бодтой ингээд нэг 5 6 хүн ингээд зогсчих. Тэгээд нөгөөд чи 200 200 гэж явах гэж чинь. Юу хаа газар юм. Тэгээ энэ дуулчихсан бас тий. Тэгэл тэр бас болохгүй болох ч юм аа. Тэгээ зүйлдээ зарим нэг юм дээр идэж байгаа. Улаан цай хийгээд байхгүй юм байна. Ингээд
амтны өнөө юм. Зүгээр юу Ахтай байхгүй. байдалд оруулж байгаа байхгүй. Шахалтанд оруулж байгаа байхгүй. Хамгийн Тэр гол. нь бас Юу байхгүй. Гой ингээд уран бүтээл хийгээд яг дуулж байгаанууд нь зүгээр саваа тавьчихсан ингээд юмтай байж байгаа юм. Үнэхээр таалагдах юм бол хүн Тэр Аватар бас ингээд жоохон хазаагаад яг энэ жуулчтай яг холигдох гот нь энэ юм шиг байна бид нэр гараад алахгүй. Тэнд бол нэг дуулж байгаа ч юм уу яаж байгаа чи баг маань очиод гитар тоглоод явж байгаа юм. гүтээ ихнэрээ малгад асуудаад ингээд удаас тосчгүй гэдэг юм шиг нөгөө хүн ингээд. Шууд ингээд балгаагаа өрөөд Тэр бол аяг ядаргаатай юм дээ. Тийм бас тий. Тэрнээс бол зүгээр саваа тавьчихад тэр цаатлын тэр залууч залуучууд байсан шүү дээ. Бөмбөр толгойсон юм уу? Үгүй. Тэр нэг ихэнх залуучууд нөгөө шууд нөгөө бүрээнүүд дээр. Аа зүгээр хараад нилээ удаа зогссон. гоё те. Тэр бол Тусаад зүйцсэн. за буудлын ямар үнэтэй тэнд. Буудлаас амар үнэтэй буудлаа авах гэж удаа бүкэн гэсэн л дээ. Хатхан гарч иж дандаа хоол гараад байна манай. Бид нар ч яг төвдөө штэ. Яг Дандаа нэг хоол 30 км. Аа. Ийш явах юм яах юм ойрох юм байхгүй наа гэдэг ингээд хараад. Ердөө болтдог. Тэгсэн. Хөөе энэ үгүй энд нэг юм байж их юм. Энэ хаана вэ гэдэг би яах нэг газар Нөгөө мапа барил. тэ энэ чинь ерөөсө хоёр гудам эргээд ингээд энэ хоёр машин ерөөсө ингэх юм байна гэдэг энэ бүхэн гэчигээ шууд захаад тэгэнгүүт ерөөс тэр чивд хэд 3 өдөр 2 шинэ лөө 3800 төлсөн шүү дээ. 3 өдөр хостел. Тэгээ хамгийн гол нь яг төвдөө 40 гудамны хайж юм. Крэм рүү 2 км алхаад орчин. Ваалаа гэсэн шүү дээ. тийм Гой газар болсон шүү дээ. Тийм үү. нэг хэцүү жоохон подол цонхохгүй Хагас бодвол маяг юм уу? хөнгөө бүр подол Оо тийм үү. Тэгтээ агаржуулагчтай тэрэн тулд бид нар агаржуулагчгүй үхэн л хүн байхгүй л тэнд. Тэгтээ л агаржуулагчтай ч гэсэн бохчимжээс гайваа тухалтай байдаг. 100 рубль өгөөд хувцас аваад гарч байгаа. Угол юм шиг та. Чи хийчихээ 100 рубль өгөөд нөгөө хаагаад бок нэгээд Оо Хаалт бас цэвэрхэн. яг ба ер нь бол хүмүүс мөнгө төрөлийнх нь боломж болцоотой бол тэр төвдөө өвдөө сайхан буудалд орчин л биз. Эсвэл бол юмаа жоохон хилнээ цаашаа тэр мөнгөөр ингэ хийж байгаа хүмүүс бол баг зэргийн зайтай очиод байрлалцаад наашаа яваад байж болох юм шүү дээ. тийм нэг тийм зайтай тохгүй шүү. Аялж байгаа хүнд 2 км газар алахгүй асуудал Тийм биш. шүү дээ. Тэр бол нэг тийм бол биш. Тэрнээс яг тийм үнээр тэр чинь 2 дугаар 3 дугаар тойрмоор бас гадагшаа 50 км-ийн зайтай мэт хостелууд байгаа байхгүй. Тэр бол Яг тийм. Тэгэхээр бас сайн судалмаар юм билээ. Ойрхон дахиад би олсон шүү. Дараа нь 9 хоног зүгээр сонирхоод үзэж байгаа. Ямтхан тэр чинь 180 мянган төгрөг болж байгаа. 3 өдөр 2 шөнө. 180 мянган төгрөг чинь 3 хүнд авахаар хэдэ. 60 мянган төгрөг өстэй. За 2 өдрөгээ бодох чинь нэг хүний 30 мянган төгрөг л байгаа байхгүй. тийм. Яг Улаанбаатар ч тийм үнэтэй болохгүй шүү. Аахгүй. Тэгээд яг төвдөө. Гоё тэндээс гараад алхаад ингэнгүүт зүгээр нүд баясаал авчихдээ чинь. Гоё бензүүд. Өөр юм болчихсон даа. Тэр бомын бензүүд л хоол ямар үнэтэй гэж байна. Хоол ер нь Орос ч нөгөө грамж өгдөг. Тэгээд хоол ер нь тийм. Ер нь өмчлөө. Гуруулаа нэг өөрөө хоол аваад идэхэд чинь тэр ч тэгтээ бүр замын ганцад шүү дээ. Аашаа бүр. Тэр наашаа явж байгаад Москвагаас бүр наашаа шүү. Тэгэхээр чинь 1600 төгрөг болчихлоо. 1600 төгрөг болсон шүү дээ. Тэгэхэд чинь 60 мянган төгрөг. тэр нөгөө цаана Москвад чинь тэр төвдөө за хямдхан гээд KFC гэдэг чинь 1000 өрөө 1100. KFC чинь гэхдээ өөрөө 800 төгрөг байхгүй юу? Тий. Тэнгүүтээ бид нар ч ундаа тэр дүрд мөрдөө соус аваад 100000 болж байгаа юм шиг. Чехоос нь төлөвч байсан тийм. Чеход бас KFC авах чинь тэр нөгөө хамгийн том багц үүдэн шүү дээ. Уруула тойроо идэхэд тэр чинь барах юм байна. тий. Яг буудал тийм, хоол тийм. За бэлэг дурсгал үзүр үйлчлэгээ ямар юм бэ? Хонхон байсан шүү. Манай өмнөд нэг малгай. Фүү чи тий. Батач нэг юм майхан юм малгай байдаг. Барс зэрэг юм уу? Тий. Зохин нэг Зүүд малгай юу? Энэ мадаг өмсөд сайхан фэжэн хэлж байгаа. Хөлсөө бурцаад байгаа. Нэг сайн скан дүүргэж байгаа. Усаад араас нь галасаа шаагаад тэгээд хамгаа татаад болж ямар Өөс дахиад нэг юм алгаа авах яа. Ороод нэг өмсөд. Нэг шилжиг байлаа тан гэлээ. Үгүй дамаадаа өнөрлөө. Ямар Тэгвэл эндээс явахгүй болно. Нөө Монголоос ирсэн 3 юм инээд явдггүй мас. Тэгвэл би энэ бүр хувцас одоо өмсөж штэ энэ дээр аанд зураг аваад тэгээд
Хай шуунд гаагаад 100 тэгэл явчих гэж. Тийм. 50 cent яа. Гайгүй мөн үү? Бэлэг дурсгал сүнэрийн зүйлс мэлсэн. Тэр малгач 300 euro бэл. 12 мянган. Оо. Гайгүй байна. Ер нь сүнэрийн зүгээр дээр сүнэрийн Хоох чи хэдүүлээ. гайгүй юм шүү. 150. Авсан уу? Авсан. Нэг юм Харвард дээр яваагүй лээ. Харин тийм гэсэн тий. Бид нар зурд бас юг марцлаа. Нэгийг марцлаа. Харин бас мартсан шүү дээ. Тий, нэгийг марцсан. Ахаа дараа очиж аваа. Ахаа. Хонх цуглууллаа. Хонхны суулуулга маань бол надаа байгаа. Би авчирнаа л гэсэн. Уг нь бол яг та Москвагийн их театр гэдэг үзэж явах юм бол зөндөө байгалах л та тий. Юу болчихсон нэр? Олон улсын нэг пистол болчихсон шүү дээ. Тий. Цэргийн одоо сургуулийн хүүхдүүдийн одоо нөгөө юу гэх юм. Зэрэг ансамбл гэх юм уу? Үзүүлэн тоглолт маяг юм. Тийм одоо нөгөө бөмбөр Прад марад яваа. Амар үнэтэйстэй. Даарах шүү дээ. А бас мөнгөтэй юм уу? 1000 рублээс. Одоо бол байгаа Хүний юу? 2000. 2000 лөө. Тий. Яг тэр бүр яваад үзэх юм бол зөндөө л гоё театр, дуур амар хөгжсөн улс. Тэр юуны улаан талбай Мундаг юм байна. юу гэсэн нэртэй дэлгүүр байлээ. Нэг том дэлгүүр байсан шүү дээ. Ямар дэлгүүр хэлээ тэр чинь. Шопинг хийх Москвад тохиромжгүй мөн. Тэр тийм яа. Зүгээр тэр дэлгүүрийн тэр гаднах дотнох тансаг гэж бүр яриад байна. Яатсан дэлгүүр юм уу музей юм уу тэр. Тийм дэлгүүр чи олгож хүн чи бас юм зүмний өмнө асуухаас хүртэл гэж жоохон жирх явж тийм үү шүү дээ. баг лангуу болгоно амгалж та. Тийм. Эхэндээ хийвгүй санагцтай. Сүүлдээ бол бид нар тийм эвгүй мэггүй ч гэдэг юм тийм юу байхгүй бас. Тэр нөгөө одоо тийм сүүлийн үед ингээд нөгөө Орос руу машинтай явж байгаа монголчууд бас олон болцсон байна л да. Нэг хэсэг тэгэл нөгөө актер-актernаас ингээд айгаал ичдэгээс одоо тэр бол угаасаа байхгүй л байна. Мэдрэгдсэн юм юу авсан бэ? Баггүй. Ер нь тийм баг. Тэгээд бас нэг олны анхаарал татахгүй ингээд тайхан дөрөв юм тийм. Явж нэг гайгүй. Анх явж байхад нөгөө очоох ярьжсэн шүү дээ. Мэдээж их гүрэн чинь Иванууд байгаа шүү дээ. Таахал заал, хөгжим орлуулаад, ориг чарлаад ингээд явах юм бол олны анхаарал татвал бас Ивануудын дургу үрж магадгүй шүү дээ. Тэрнээс үл хуучин шиг дээр мэдчихдэг, яачдаг, ийждэг гэсэн тийм мафууд нь бол ерөнхийдөө байхгүй болсон санаа зовсон. Тэгэхдээ том хүн шүү дээ. Хүний анхаарал татаад ингэх бол замд бол даялангууд одоо Красноярск юм уу чинь бас жоохон зүтгэлний энэ төр хүмүүс байдаг. Мужикуд байгаа ах шүү гэж ярьжсэн шүү тий. Дархан л явах гэдэг. За. Сая нэр зах дээр нэг ахгүй цогцлог ажилтдаг байхгүй машин дээр. Тэгсэн чинь ихнэртэйгээ хоёр наастаа машин авчиж дээр төлцөл. Рэд болох боломжгүй ч тэр бол. Иргэд олох ямарч боломж байхгүй. Алцад бол тэгэл. Эл өнгөрөө. Цогцоогоо буутаа гэж байна. Бүрүүстэй Каташтай. Тэгээд гарбуута. Тэгэл за таны машиныг улсын орлого боллоо. би авчиж байгаа. Тий. Одоо та манай хөтөр ингээд ийм одоо таны нэг улсын орлого. Яагаад одоо ингээд улсын орлого боллоо машинаа